Тэсгэм хүүтэй арал дээр амьд үлдсэн бүсгүйн түүх. Зүүн Сибирийн бүсдэх хойд туулын тойргийн цаана Чукотын тэнгисийн дунд Врангли хэмээх арал бий. Аслагдмал энэхүү арал нь Сибирийн цас мөсөөр дүүрэн хүүт усаар хүрээлэгдсэн байдгийн зэрэгцээ. Цагаан бавганаас өөр орчин суугчгүй. Тиймдээ ч өнгөрсөн зуунд тус аралд хүрэхээр зорьсон судлаачдын аялал хүн төрөлхтний түүхэнтэх хамгийн аюултай аяллуудын нэг болж бичигджээ. 1921 онд Врангли арал дээр 5 хүн очсноос 2 жилийн дараа ганцхан хүн амьд гарсан байна. Эрд зойрог тэсвэр хатуужлын туйлыг үзүүлж чадсан тэрхүү бүсгүй бол Инуит гаралтай Ада Блэкжак юм. Тухайн үед 25 настай байсан тэрээр хүүдээ заавал эргэж ирнэ гэж амласан учраас амьд үлдэхийн төлөө бүх чадлаараа тэмцэжээ. Дулаан уур амьсгалтай арал дээр гацаад амьд гарсан хүний түүх олон байдаг ч хойд туйлын тэсгэм үетэнд ялангуяа бүсгүй ганцаараа ингэж чадсан түүх бараг байхгүйц. Тиймээс ч Ада Дилетук буюу хожим нэрээ Ада Блэкжак болгон өөрчилсөн бүсгүйн тухай өнөө цагт бараг домог шиг ярих болсон байна. Бүх зүйл газар нутгийн маргаанаас болж эхэлжээ. Вранглийн арал нь анх Оросын эзэнт гүрний харайнд байсан учраас хожим зүйл толгойд улс тус нутгийг өөрийн хэмээн үзэх болсон юм. Харин түүнээс өмнө зэрэгэлдэх Канад улс Вранглийг мөн өөрсдийн иргэшээлд оруулахыг хичээдэг байжээ. Тиймээс ч 1913 онд Канадын Карлук хэмээх хөлөг онгоц арал дээр хүрсэн байна. Харамсалтай нь багийнхныг арал дээр байх хооронд эрэг орчмын улс зузаан мөсөөр учигдсан учраас тус хөлөг хаашаа хөдөлгөөргүй гацжээ. Бүр Оросын мөс зүсэгч хөлөг хүртэл тэдэнд хүрч чадаагүй аж. Карлукийн 15 гишүүн үлбэрч өгсөн бөгөөд үлдсэн хүмүүс нь амьд үлдэхийн тулд бие махбод болон сэтгэл зүйн туйлдаа хүртэл тэмцсэн аж. Азар багагүй хугацааны дараа мөсөн хавтан далайн төрөлгээр хөвж одсон учраас амьд үлдсэн канадчууд эсэн мэнд буцаж чаджээ. 1921 онд Канадын эрх баригчид дахин нэг судлаачдын багийг тус арал руу илгээхээр болсон аж. Тэрхүү экспедицийн гол зорилго нь тус арлын газар орны онцлогийг судалж хүн суурших боломжтой эсхийг тогтоох байсан юм. Канадын Манитоба мужаас гаралтай хойд туйлаар олон удаа аялсан туршлагатай судлаач Вильям Муур Стефансон энэхүү экспедицийг санаачилсан байна. Тэрээр хойд туйлын бүс нутгийг хахир хүйтэн хүн байхын аргагүй газар гэсэн ойлголтыг өөрчилж илүү эергээр хүмүүст таниулахыг хүсдэг нэгэн байв. Үүний дагуу Стефансон Врангли арлыг Канад Их Британийн нөлөөнд оруулж хойд туйлаар дамжин өнгөрөх нис хонгоцны буудал болгохоор зорьжээ. Энэхүү аялалдаа Стефансон 4 туршлагатай мэргэжлийн судлаачдыг илсүүлсэн байна. 1921 оны 8 дугаар сарын сүүлчээр судлаачид Аляскийн Номи хотод ирэв. Тэндээс экспедицийнхэн хөтөч баралгууд төлөвлөхөөр төлөвлөж байсан аж. Нутгийн оршин суугчдаас ганцхан Ада Блэкжак хэмээх Инуит эмэгтэй саналыг нь хүлээж авсан байна. Анхандаа Ада Дилетук нэртэй байсан Ада Блэкжак нь 1898 онд Аляскийн Спрюс Крик гэх тосгон төрсөн аж. Түүнийг баг байхад ээж нь Номи хот руу явуулсан бөгөөд охин тэндээ Христийн Методист урсгалын номлогчдын гар дээр өссөн байна. Номлогчид Адад уншиж биччихээс гадна амьтны арьс үсээр хувцас соёх, цагаан хүмүүсийн хоол хийхийг зааж өгсөн гин. 16 настайдаа тэрээр Жак Блэкжак хэмээх эртээ гэрлэж овгийг нь авсан байна. Хосууд 3 хүүхэдтэй болсон ч харамсалтай нь ганцхан хүү л амьд үлджээ. Мөн Жак эхнэрээ хайр найргүй зодож өлсгдөг байсан учраас Ада аргагүй эрхэнд салсан байна. Тэрээр архаг сүрээтэй хүү Беннеттэй өөр дээр авсан ч тэжээж чадхааргүй дарчиг байсан учраас асрамжийн газар төгсөн юм. Чухамдаа Ада мөнгө хэрэгтэй байсан учраас л тус экспедицэд явхаар болсон байна. Үнэхээр ч түүний замчлах чадвар нь үнэлж баршгүй байсан учраас судлаачид Адаг эмэгтэй гэж гололгүй ажилд авчээ. Ажлын хөлс олгож Стефансон түүнд $50, одоогийн ханшаар $800 амлсан байна. Ада цалингаа зөвхөн хүүгийнхээ эмчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Гэхдээ хичнээн нутгийн иргэн байсан ч гэсэн аялалд нь учирч болох бүх аюул тэр дундаа цагаан бавгаанаас ихээхэн болгоомжилж байв. Тиймээс Ада өөрийнх нь хувь заяа хэрхэн эргэхийг мэдхийн тулд бөөдөр очихоор шийджээ. Тэгтэл бөө түүнд ойрын ирээдүйд үхлийн аюул хүлээж байгаа тул гал мэснээс болгоомжлох хэрэгтэй гэж захив.
Мэдээж Ада ганцаараа 4 эрчүүдтэй аялна гэж зүүдлээгүй байсан юм. Багийнхан ч мөн ганц эмэгтэйтэй хамт хол замд явхан зохисгүй гэж үтсэн байна. Судлаачид нутгийн иргэдээс хэд хэдийг аялалдаа элсүүлнэ гэж найдаж байсан боловч тэднийг дагах тэнэг хүн байгаагүй ач. Ямар ч тач 9-р сарын 9-нд экспедиц ихэн замд гарсан байдаг. Багийн бүрэлдэхүүн гэвэл Канадын иргэн Алан Кроуфорд, Милтон Галле, Ада Блэкжак болон Америк судлаач нар болох Лорен Найт, Фред Маурер байжээ. Мөн Номын хотоос тэднийг авч явсан хөлөг онгоцны багийнхан Вик хэмээх муурын зулцаг бэлгэлсэн байна. Нийтдээ 7 хоногийн дараа аялагчид зорьсон газраа хүрв. Врангелийн арал нь дэндүү аслагдсан учраас хүний тусламж авах тухай бодсны ч хэрэггүй аж. Бусад инуитчууд ийм аюултай аялалд гарах хүсэлгүй байсан учраас даруй их газар руу буцжээ. Ада инхүү цагаан эрчүүдтэй ганцаараа үлдснээ мэдээд зөвхөрөнгөө баран нулим соногсон гэдэг. Харин судлаачид арал дээр энэ зур Британийн талбайг мандуулжээ. Эхэндээ тэдэнд аз таарж цаг агаар маш тогтун байжээ. Судлаачид чадах бүхнээ тэмдэглэж аваад завгүй байсан бол Ада өдөр ирэх тусам дуугаа хурааж эхэлсэн байна. Бөөгийн сэрэмжлүүлгийг сансан бүсгүй мөн хутга мэсний бараанаар айд сандрах болсон бөгөөд эрчүүдэд энэ нь тэртэ санагдсан мэдээж. Тиймээс тэд Адаг явандаа гадуурхаж эхэлсэн тул хөөрхий бүсгүй тэднийг өөрийг нь хороохоор төлөвлөж айн хэмээн эндүрчээ. Эцэст нь сэтгцийн гүн хямдралд орсон бүсгүй амиа хорлохоор шийдэж нэг өдөр ариутгалын бодис уух гэж оролдсон байна. Дараа нь Ада хоол хийх, цэвэрлэх, юм оёх гэх мэт ажил хийхээ бүр байлжээ. Судлаачид эхлээд түүнийг ятгахыг оролдсон ч бүтээгүй учраас сүрдүүлж эцэст нь илт доромжилж эхлэв. Асуудал гарах болгонд тэд Адаг далбааны шоонд хүлж орхиод хоол өгдөггүй байжээ. Өвлийн улирал ирэх үед Адагийн сэтгэл санаад эрдэж завгүй ажиллах болсны зэрэгцээ мэснээс айхаа болжээ. Үнэндээ хат суусан бүсгүй ажлаар өөрийгөө болж бодлоо сатааруулсан тэр байлаа. Врангелийн арал дээр зундаа арай дулаан балдаг тул багийн 5 гишүүн урин цагийг тесэн ядан хүлээж байлаа. Тэнгисийн мэс хайлсны дараа хөлөг онгоц ирж хоол хүнс бусад шаардлагатай зүйлсийг нь авчирчээ. Ийхүү өнөөдөр ирмэх зуур зон дуусч тэсхийн аргагүй хүүтэнтэй дахин золгов. Хойд туйлын өвөлийн удаад дэндүү хүүтэн байсан тул арлын иргэн тойронд давхын аргагүй мөсөн саад бий болжээ. Тэдний найдвар барагдахын хажуугаар нөөцлсөн хүнсэн ч мөн дууссаач. Стефансон анхаарал дээр тоймгүй олон далайн хав үнэг баавга байдаг тул өсөхгүй гэж багийнхан дамлсан боловч тэдгээр нь хүйтэн цагаагаар солоод дайжаа дуусчээ. Даарч бэрхийн хажуугаар турж өгөх шахсан багийнхан удалгүй өвчнөд нэрвдэж эхэлсэн байна. Найт хамгийн түрүүнд чийг бам өвчин туссан бөгөөд зузаан хувцсыг нэвтлэн түүний хөлс асгарч байжээ. Зүгээр суугаад байх аргагүй болсон тул Кроуфорд, Маурер, Галлер нар мөсөн дээгүүр Сибирийн зүг алхаж тусламж дуудахаар болжээ. Ийхүү тэд дахиж хэнд ч харагдаагүй юм. Ингээд хоёулахнаа үлдсэн тул Найтыг асрах үүрэг Ада бүсгүйд оногджээ. Ядарч туйлдсан бүсгүй өөрөөсөө гадна өвчтөе хүн сахих ёстой болсон ч аргагүй байдалд орсон хүн юу хийж чаддаг болохыг Ада харуулж чаджээ. Тэрээр үнэгний өрх тавьж шувуу буудаж үхтлээ айдаг баавгаагаа хүртэл буулгаж авч сурсан байна. Агнсан махныхаа ихэнхээр Найтыг тэнхрүүлэхийн тулд хоол хийж өгч байсан ч залуугийн бие өдөр ирэх тусам муудсаар байв. Гэтэл Найт өөрийг нь муу асарч байна гэж Адаг буруутгасан байдаг. Ийхүү Ада чадах чинээгээрээ хичээсэн ч 3 сарын дараа Найт нас оржээ. Бүсгүйд нас биеийг үүдсэн ерийн цогцыг зөөж явах хүч байгаагүй учраас амтны хоол болохгүйгээд гадуур нь модоор авс шиг зүйл хийж тавьсан байна. Мэдээж дараа нь цогцсны үнэрээс холдохын тулд майхнаа нүлгсэн аж. Одоо Вик муурнаас өөр ханьгүй болсон тэрээр хүүгээ дахиж харж чадахгүй нь гэж эмээж эхлэв. Найтыг өгснээ дараа Ада анхны далайн хаваа агнаж хэсэгтээ ид хэдштэй болжээ. Гэвч түүний сум дууссан учраас шувуу агнах биш өндгийг нь түүхээс өөр аргагүй болов. Тэр үед дахин нэг 100 өнгөрсөн бөгөөд өвлийг ганцаараа давж чадахгүйгээ Ада сайн мэдэж байв. Тиймээс бүсгүй банз мод амтны арсаар зав хийж эхлэв. Гэтэл зав нь далайн салхинд хийсч одсноор төлөвлөгөө нь уржээ. Амьд үлдэж хүүдээр очно гэсэн найдвар нь түүнд амьдрах хүч өгч байсан тул Ада бууж өгсөнгүй. Энэ удаа сал хийхээр шийджээ.
Нэг өглөө хачин чимээнээс болоод гадаас иржээ. Сэтгэл нь хөдөлсөн тэрээр дуран бариад гадагш гүн гарсан байна. Арал өтгөн манд хучигдсан байсан ч бүсгүй найдвар алдалгүй эргэн тойрноод орндож байв. Удалгүй манан бүдгэрч арал руу чиглэн ойртож буй хөлөг онгоцны дүрс дотор. Ухаангүй баярлсан Ада онгоцны өдөөс угтангүй ихтэй хүйтэн ус руу унаад гарч ирснээч анзаарсангүй. Ада тэнд Кроуфорд, Маурер, Галла нартай уулзна гэж бодож байсан ч огт танихгүй хүн тавцсан дээрээс бууж иржээ. Тэр бол Стефансоны найз Харолд Нойс гэдгээр байв. Судлаачдыг хаан ирсэн түүнд Ада зэлүүд арал дээр юу үзэж туулснаа бүгдийг нь ярьж өгчээ. Туршлагатай судлаачид бүгд өгөж Инуит гаралтай ойдолчин бүсгүй ганцаараа амьд үлдсэн явдалд Нойс хамгийн ихээр гайхжээ. Турж эцэж туйлдан ядарсан бүсгүй Нойсын гартыг өрүүлээд тэсэлгүй уйлжээ. Ингээд арлаас буцхуулахад Ада Вик муура авч мөн өөрийн агнсан цагаан үнэг баавгаан арьс зэргийг хөлөг онгоцонд ачжээ. Зориг тэмхтэй мөсөн арал дээр бараг 6 сарыг ганцаараа өнгөрөөжээ. Тэрээр энэ зур анх хийж Библи уншиж муураараа хань хийж ам гарсан байна. Экспедицэд явахын өмнө тэрээр анх хийх нь бүхэл бууж гартаа барьж үзээгүй байв. Талигаач найт нас барахаасаа өмнө хэрэг болно гэд түүнд хэд хэдэн зүйл заасан нь мөн амьд нь оржээ. Адагийн түүх сонин хөвлөөр тарж олныг шуугуулж эмэгтэй Робинсон Крузо гэх нэрийг түүнд өгчээ. Ада өөрийн олзоо зараад хангалттай мөнгөтэй болсон учраас хүүгээ асрамжийн газраас аваад Сиэтл руу нүүжээ. Тэндээ Беннетийн сэрээ өвчнийг эмчлүүлсэн байна. Хожим нь бүсгүй Билли хэмээх баг хүүгээ төрүүлж Аляскатаа буцаж иржээ. Ада 1983 онд 85 наснда таалал төгссөн байна. Билли ээжийнхээ булшин дээр Врангел Орлын Баатар гэсэн бичээс бүхий хөшөө басгасан аж. Энэхүү явдлаас бүтэн 100 жил өнгөрсөн ч бяцхан Инуит бүсгүйн түүх хүмүүсийг гайхшруулж урам зориг өгсөөр байна. Тийм ч учраас Адагийн тухай хэд хэдэн ном бичигдсэний дээр баримтат кино хүртэл гарчээ. Харин өнөөх харгас арлам судлаачдыг татсан хэвээр байгаа юм.